Сайн байцгаана уу? Сараа юу энэ эмсгэлийн төвөөс мэдчилж байна. Та бүхэндээ энэ гэгээ өдрийн мэндийг хүргье. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Баярмаа байна. Жүжигчин, найруулагч, коуч, багш Ак байна. Өнөөдрийн бит хоёрын ярих сэдв бол хайр, дурлал, секс юугаараа ялгаатай вэ? Энэ нийгэмд та яг амьдралынхаа тэр гол мөн чанарыг олж чадж гин үгүй юу гэдэг дээр тодорхой хэмжээгээр өөрсдийн зүгээс тайлбар өгөхийг хүсэж байна. Хүний амьдралд яг таарлна, хайрлна, дурлна, мэдээж сексхийн үр удмаа үүсгэн байгуулна. Тэгтээ энэ гуравт ялгаа байгаа. Олон хайр гэдэг те. Эхийн хайр, ахын хайр, элбэрлийн хайр гэдэг ч юм уу те. За яг одоо цонхолсон бидний өөрсдийн хүрээнд байгаа хос хоёртоо зориулсан ч гэдэг юм уу. Нандин ариун хайр, анхны хайрын талаар та нэг тодорхой тайлбар өгөх. Хайрын дөрвөн хүрээний талаар ярьж байгаа. Тэгэхээр хамгийн эхлээд хүнд ингээ хүүхдийн хайр бий болдог нэ. Тэгэхээр энэ болохоор би авъя гэсэн тийм хайр. Тэгээ нийл хүүхд чи одоо надад ийм зүйл хэрэгтэй байна. Би аммаар байна гэдэг зүйлээ илэрхийлдэг тий. Дараа нь бол ах эгчийн хайр гэж хуваалцах хайр. Өөрөөр хэлбэл энэ хүнд яг ямар зүйл хэрэгтэй байна. Би энэ хүнийг одоо мэдрэмжийг хуваалцаж чадж гин үгүй юу гэдэг дээр ингээд хуваалцсан. Тэгэхээр ах эгч нар ч одоо бие биендээ хувь цунраа өгдөг юм уу? Ямар нэгэн байдлаар ингээд хуваалцдаг. Дараа нь хань ижлийн хайр. Тэгэхээр энэ хань ижлийн хайр гэдэг бол ерөөсөө орчлын ертөнцийн дээр цор ганц байдаг. Тэр хамаг сайхан бүхнээ бие биенээсээ хүртэж байдаг. Одоо ээж аав бололцдог ийм сайхан хайр. Дараагийн хайр нь болохоор аав ээжийн хайр. Аав ээжийн хайр бол ингээд бусдад үр хүүхдэд дандаа өгч идэг, өгөөмөр хандаж идэг. Ялангуяа монголчууд бол ингээд насан туршдаа үр хүүхдийнхээ төлөө бүх зүйлээ өгч идэг ийм хайр байдаг. Тэгэхээр энэ хайр яаж юм гэхээр хайр ингээд яванда хөгжиж тэр хайрын хүрээн ингээд томорч идэг. Тэгэхээр тэрнээс өмнө одоо бид нар яах вэ гэхээр энэ нийгмийг ингээд анзаараад харахаар нэг дурлал, хайр, секс энэнийг ялгаж чадахгүй, таньж чадахгүй, ойлгож чадахгүй явж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр би ингээд анх багшаас асууя. Хүн ер нь ингээд тэр хань ижлээ олох хүртлээ яг дурлаад, хайрлаад дараа нь секс хийх ёстой юу? Эсвэл ингээд дурлаад, секс хийгээд тэгээд хайрлах ёстой юу? Ер нь дараалууд нь ер нь ямар байх ёстой юм бол юу гэж бодож байна? Эхлээд одоо эсэргээрэмж ярих гэдэг юм л да. Секстэд тэгээд дурлаад хайрлах гэдэг чинь өсвөр үеийн залуучуудад бол хайр гэдгээ мэдэхгүй. Тэгээ бие физиологийн хэмжээнд эр хүн болж байгаа. Залуу хүн биеийн таашаал мэдрэмжийг авах. Секс чинь одоо тэр анаа гоё яа энэ нэгч тэр охин гэл ингэж хардаг тийм байдаг болов гэж боддог. Баг наснаас ингээ өдөл насанд хүртэл хайрнаас тис ондоо юм шиг байна. Тэгээд ир хүн болж дараа нь дурладаг. Дурлал нь хаяа шохорхолч юм уу те өнгөц хүн байдаг. Тухайн үед дурлахад бол хувь хүний тэр адреналин гадагшилж байгаа байдал, бусдыг үл тоомсорлох, тэ зүрхэн чанга цохлох, зөвхөн тэр харж байгаа объект болгон тэр бүсгүй л өөртөө гайхамшигтай харагдаж бусд нь юу ч биш харагддаг нэг одоо байгалийн зам юм байл л дээ. Тэгж харж байгаа нөхцөлөөрөө дурлаж гэрлээд гэрснийхээ дараагаас алдаа оноогоо ярихгүй байгаа шүү дээ. Бие биенээс нь хайр уруудын болоо гэж би боддог байхгүй. Эрэгтэй хүнийхээ үүднээс ярьж байгаа. Эмэгтэй хүнийхээ үүднээс бас та ярих байх. Секс хийж эр хүн болоод дурлаж шохоргож хайж хаягдаад ханилж суугаад хайр нь ургаад тэгээд ерөөсөө насан туршийн илбэрэл хайр гэж байдаг баг гэж боддог байхгүй. Тэгээд амьдралын хамгийн хатуу юм байдаг. Насны сүүлд ханчин л чамд хань болж үлднэ гэж. Аав ээж бурхан тэнгэртээ заларна. Ах дүүнэр амраг садан гэр бүл байгуулад явчихна. Аваад суусан ганц хүн юу вэ? Чиний хань байх гэсэн. Баярмаа өгшин бодлоор одоо хайр, дурлал, секс одоо эмэгтэй хүний хувьд ямар хөө байдлаар эхэлж байна? Би энэ дээр ингэж бодож одоо хайрыг он цаг үсээд ингээд бүр суралцаж явж идэг. Секстэй холбоотой зүйл дээр одоо болгоомжтой хандаж бид нар сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Олон одоо эмэгтэйчүүдийг ингээ үтсэн эрэгтэй хүн бол эр хүн болсон гэдэг нэг ийм ойлголтууд явагдаад тэр буруу таньж мэдснээс болоод яг хөөхөр тийм сексийн хувьд тодорхой хэмжээгээр эмэгтэй хүнийг агнж байгаа юм шиг ингэж одоо сольдог ийм одоо буруу дадаал хэвшлүүд ингээд
бий болж байгаа тохиолдлууд байна. Эмэгтэй хүний хувьд ч гэсэн одоо ингээд сексийн үед анх тэр одоо секси харилцаанд орж байгаа үеэс эхлээд сайхан мэдрэмжийг авч чадаагүйгээс үүдсэн магадгүй харилцаанд орж байхдаа тэр секси одоо сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдрээгүйгээс үүдсэн ийм одоо зүйлүүд их байдаг учраас би одоо эхнийхээ хувьд хамгийн түрүү насанд хүрсэн байх хэвээр. Тэгэхээр насанд хүрэх хүртлээр тэр нөгөө ариун байдлаа хадгална гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 18 нас хүртлээр сургуулийн сурагч байгаа тэр үедээ бол ямар нэгэн тийм харилцаанд ерөөсөө огторохгүй гэдэг зүйл одоо нэгдүгээрт байх хэвээр. Хоёрдугаарт насанд хүрснийхээ хувьд яг тэр сэтгэлд хүрсэн хайртай яг тэр нэг догдлуулсан тийм хүнтэйгээ уулзаж учрах нь их чухал. Тэрний дараад нь тэр харилцаа цаашаа үргэлжлээд ингээд дурлал нь амжилттай байгаад гэр бүл болоод ингэх юм бол ингээд бүр насан туршдаа нэг сайхан нөхөртөө нэг сайхан их нэртэй байхд бол уг нь бол болохоор гэтэл тэр дунд нь яг хөөхөр тэр дурдлын процесс дээр нэг ойлгож танаагүй буруу таньсан тий яг гэрлэх хүн биш байдаг янз бүрийн асуудлууд гараад өөрчлөгдөж болно тий. Тэгэхээр бидний амьдрал өргөн баялаг ийм сайхан байдаг учраас энэ одоо дурлалаас хайраас сексээс одоо холоор хүн гэж ерөөсөө байхгүй дурлаж хайрлаж за секс ингэж явж байгаа учраас эндээ ингээд тийм хэцүү мэдрэмжүүдийг төвхтөө мэдрэмжүүдийг тийм зүйлүүдийг авахгүй байх нэг чухал. Садист гэдэг юм уу өөр нэг тийм ойлголтууд орж ирэх ийм тохиолдол бас байгаад байна. Тэгэхээр хүн бол яг биологийн нийгмийн одоо амьтан учраас нэг талаасаа тэр нөгөө нийгмийн соёл гэдэг ухамсарынхаа хүрээний зүйл дээр нь сексийг, хайрыг, дурлалыг ариун байлгах гэж, нандин байлгах гэж илүү хичээх хэрэгтэй. Тэр зүйл нь нандин биш, ариун биш болоод эхлэхээр тэр нөгөө хараатлаг шинжлүүгөө ороод, буруу тишээгээ ороод, тийм гаж зүйл рүүгээ ороод ингээд яваад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо тэр нэг аль болох тэр нийгмийн гаж, буруу, тийм төвхтөө зүйлээс аль болох татгалзаж яг энэ соёлт хүндрэлтний тийм сайхан чин сэтгэлийн хайрыг бий болгож явахт нь бие биендээ тусалж, үлгэрлэж, сайхан дурлалыг бүтээж, сайхан хайрыг бүтээж, тэгээд тэр нөгөө хос хоёрын хоорондын нандин сайхан журуудаасаа бас хуваалцаж бие биендээ өгөх нь их чухал юм шиг санагддаг. Аав нар хизээч хүүхдэрэл байдаг гэдэг шиг энэ хайруудыг одоо өөрөө чи ярьсан тэр хамаг багын хайрууд бүгдөөрэнд нь ингэж сувж орж идэг. Сексийн хувьд бол ирчүүд яадаг вэ гэхээр 100% гэр бүлийн араар тавилт буюу үр хүүхдүүдийг өнчрүүлэх хэмжээний сэтгэдэггүй тийм араар тавьдаг ирчүүд байдаг. Тэдгээр ирчүүд яадаг вэ гэхээр ийм бодолтой. Дутууга дүүргэн. Нэг л олдох амьдрал. Дандаа гурилтай шүл идэн гэж юу гэсэн үг вэ гэж ирчүүдийн дандаа ийм хэлц үгнүүд өгдөг. Миний нэг сайн таньдаг найз бий. Би армян хүүхэн, орос хүүхэн, англи, хятад хүүхэнтэй унтж үзсэн. Вьетнамтай унтж үзлээ. Тэ? Одоо би Африкт очиод нэг хүүхэнтэй унтчмаар байна гэж ярьж ах чинь. Энэ сексийн тийм өөрийн тийм хүсэл мөрөөдлөөрөө одоо тийм сонирхолтой нэг саваагүй тэр хүүхэнд урууж шарахгүйгээр ар гэртээ хайртай юм хайртай. Дуртай. Хэр халдаахгүй халдаахгүй. Харин сексийн тэр авж байгаа тайшруулуудын одоо олон порцийн тийм ханамж, дистотрины ялгарлуудын тэр дааврын чадамжуудаа шалгаж үзээд байгаа. Зарим нэг өөр тийшээ яваад идэг ирчүүдийг бас жоохон л өнгөлөхөд сексийн тал тэр нэг юм байгаа шүү. За би энэ дээр ингээд одоо хүн биологийн амтан гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр хүний ухамсарын хүрээ одоо энэ ид эго, супер эго гэдэг ингээд гурван түвшинд яригдаж байгаа. Тэгэхээр эдийн хүсэл буюу одоо тийм таашаал авах гэсэн. Тэр таашаалын мэдрэмж одоо хүн болгонд тийм одоо сониуч гэх юм уу тийм хүсэл мэдрэмж одоо төрөх боломжтой байж идэг. Тэрнийгээ дагаж ийна гэдэг маань тэр ухамсарын хүрээний хувьд одоо биологийн процесс дээр илүү төвлөрсөн байна гэсэн үг. Тэгэхээр иржүүдийн хувьд одоо хүүхдэрхэг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энд бол бас нэг бидний шийдэх ёстой, суралцах ёстой зүйл юу гэхээр эхчүүд сэтгэл зүйн хувьд насанд хүрэх хэрэгтэй. Бие махбодынхаа хувьд бол насанд хүрчээд идэг. Гэтэл сэтгэл зүйн хувьд тийм сониуч гэдэг юм уу тийм байдлаасаа бол татгалзах хэрэгтэй. Яг гэвэл
нэгэнт гэр бүл болоод үр хүүхдийн өмнө одоо ингээд хариуцлага хүлээгээд хайрны жилийн өмнө ингээд хариуцлага хүлээгээд хурмаа хийхдээ гэрэлтэй хийхдээ амлалтуудаа өгч байгаа шүү дээ. Тэгээд амжилттай сайхан энэ хурваг дуудахтаа ганцхан жамаа хайрлнаа гэдэг тий. Тэгэхээр тэр хайрлах хайрн дээрээ ч гэсэн яг уу гэхээр сексийн үед ч гэсэн тийм одоо хэл хязгаар гэдэг юм уу тийм юмыг өөртөө бий болгоод энэ дэр эхнэр нөхөр хоёрын харилцаан дээрээ л илүү сайн анхаарна. Эхнэртэй би хайртай байна. Өөр бүсгүүдээ бэлгийн харилцаанд орохоос татгалзаж чаддаг байна гэдэгтээ бас ингээд өөрийнхөө хувьд одоо хичээж чармааж бас өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд энэ нэг тийм эрэгтэй хүн олон одоо эмэгтэйтэй явж болно, явуулдаж болно, эхнэртэй баригдахгүй гэх юм уу. Тэр гэр бүлээ хамгаалаа явж явах юм бол болно гэж ойлгоод байдаг. Гэтэл эн чинь маш олон сөрөг үр дагавруудаа юу гэхээр бэлгийн замын халтур төвтнүүд ихсэх шалтгаанууд байж гин. Дээрээс нь хэрвээ тэр одоо нөхөр эхнэрээ хуураа явж байгаа тохиолдолд эхнэр мэдвэл эхнэрийн тэр сэтгэл зүйн шалтгаанууд, уналтууд маш олон зүйлийн эхлэлүүд нь тэр ирчүүд хараар тавьснаас болж идэг. Ялангуяа одоо эмэгтэйчүүдийг жирэмсэн үед нараар тавьсан тохиолдлууд айгүйх байдаг. Тэгэхээр тэр үеүүдэд одоо хань ижил үр хүүхдийн төрүүлэхгээ явж хахад араа тавьж яана гэдэг бол жирэмсэн эмэгтэйгийн сэтгэл зүй эмзэг мэдрэг байдаг учраас бүр илүү гүнзгий хүлээж авна гэдэг юм. Тэгэхээр энэ ирчүүд яг ингээд амьдралыг бүрэн бүтэн авч явахад маш тийм үүрэг хариуцлагатай хүмүүс байдаг учраас нийгмийн тэр нэг хөвшмөл ойлголт гэдэг юм тийм юмнаас ерөнхийдөө татгалзаад жинхэнэ эрэг хүн гэдэг бол их нэртэй сайхан үнэнч ариун тэр гэр бүл сексийн асуудлыг үнэхээр их нэрийг тийм сайхан одоо сэтгэл ханамж автан секстэж чаддаг хангаж чаддаг тэр эмэгтэйгийн тэр таашаал мэдрэмжийг нь сайхан төрүүлж чаддаг тэгээд сайхан тэр эмэгтэйд эрэгтэй хүн ч гэсэн ингээд ямар сайхан юм бэ миний нөхөр гэтэл нь ингээд одоо их нэртэй ингээд өөрөөгөө дурлуулж чаддаг тийм хэмжээнд бас ингээд багасаа гэж бас боддог шүү. За яг Баярман ах шиг хэлсэнчлэн өнөөдөр ирчүүд аав нар дандаа хүүхдэрээ байдаг гэж одоо өөрсдөө өмөөрөхөөс илүүтэйгээр бие физиологийн хувьд эр хүн болчоод үүрэг хариуцлага хүлээж авсан цагт одоо сэтгэхийн одоо хүрээлэл болон одоо ар гэрийг авч явж байгаа эзэн жолоодогч хүн гэдгийг ухамсарлах зайлшгүй хийх үүрэг сэтгэхүйтэй бол байх шаардлагатай гэдэг нь бол туйлын үнэ. Чи яг сая ингээ аг хөшөө хэлдгээр машин бариа явж байгаа жолооч усал гаргах юм бол тэр машин яах вэ гэхээр ямар нэгэн ослоос олоо сүрэл бий болно шүү дээ тий. Яг үүнтэй адилханаар гэр бүлийн жолоодогч нь эр хүн гэхгүй тий. Эр хүний тэр алдаа асуудалтай яаж хандж байгаа зүйл тухайн улс үндэстний хүртэл авч явж байдаг. Тэгэхээр бид нар гэр бүлээ маш сайхан авч явж байгаа эрэгтэй хүн бол ялтчгүй улс үндэстний нэг тулгуур нь улс үндэстнийг аваа явчих. Яг энэ гурван хайр, дурлал, секс хорыг нэгэн цогц болгож чадах юм бол амьдрал өөрөө ургадан дэвшиж аз жаргалтай айл гэрийн өрх нэгээр нэмэгдэж явах болно гэдэг мэдээлэлээр энэхүү подкастаа дуусгая. Баярлалаа. За ингээд дараагийн подкаст хүртэл баяртай.